Сайн байцгаана уу сонсогчдоо. Никол Tesla-гийн бага нас, амьдрал, хобби, сонирхол, бүтээлүүд, энергийн талаарх онолуудыг тайлбарлан хүргье. Никола Тесла нь 1856 оны 7 дугаар сарын 10-нд Слимян тосгонд Австралийн Унгарын эзэнт гүрэн одоогийн Харвард улсад төрж өсжээ. Түүний гэр бүл эцэг нь Мулитин Тесла Сербийн Санвартан философч хүн байсан. Эх нь Георгина Дижука Тесла авиаслаг механик сэтгэлгээтэй эмэгтэй байсан. Теслагийн ах Дэнийн мориноос унаж нас барсан нь Теслагийн сэтгэл зүйд гүн гүнзгийг нөлөөлсөн. Тесла бага насндаа гайхалтай, ой санамжтай байсан. Ном унших, тоо бодох, зураг зэргийг нэг хараад л тогтоодог байжээ. Оюун ухаанаа зургийн хэлбэрээр мэдээллийг хүлээн авах чадвартай байсан. Тэрээр 8 хэлтэй серб, герман, англи, франц, итали, унгар, чех, латин зэрэг олон орны хэлийг эзэмшжээ. Багаасаа зохион бүтээх сонирхолтой усны эрчим хүчээр ажиллах жижиг термин загвар хийж бүтээж байжээ. Хүн нисэж чадна гэж итгэж далавчтай төхөөрөмж хүртэл бүтээх гэж оролдож байсан. Түүний оюуны хөгжил, шинжлэх ухааны замдал нь их сургуулийн боловсролд 1875 онд Грацийн технологийн их сургуульд Австралид суралцсан. 1880 онд Прагт Карлийн их сургуульд суралцсан боловч сургуулиа орхисон. 1884 онд Америк нэгдсэн улсад ирж Эдисоны лабораторид ажилласан. DC тогтмол гүйдэл ба AC хувьсэл гүйдлийн маргаан эхэлсэн. Түүнээс хойш өөрийн лабораторио зохион байгуулсан. 1887 онд Tesla электроник компани байгуулж бие даан туршилт хийж эхэлсэн. Түүний гайхалтай нээлтүүд одоо энергийн талаарх онолууд юм а. Хувьсах гүйдлийн AC тогтолцоо байсан. Хувьсах гүйдэл нь өнөөдөр дэлхийд даяар хэрэглэгдэж буй цахилгаан дамжуулалтын үндэс суурь болсон. Эдисон DC дэмжиж байсан бол Tesla AC илүү аюулгүй үр ашигтай байсан гэж үзэж байна. Tesla оромог буюу 1891 онд зохион бүтээсэн өндөр хүчтэлийн цахилгаан гарган авахд хэрэглэдэг төхөөрөмж юм а. Радио утасгүй холбооны үндэс болсон 1893 онд анхны радио дохионы дамжуулалтыг хийсэн. 1943 онд Америк нэгдсэн улсын дээд шүүхээс Морган бус Теслагийн жинхэнэ радио зохион бүтээгч гэж хүлээн зөвшөөрсөн байна. Дэлхийд даяар утасгүй цахилгаан түгээх санаа нь хэд хувьсалж байсан гэж үзэж санхүүжилт авч чадаагүй. Барбек Тлеб цамхаг дэлхийг утасгүй эрчим хүчээр хангах төсөл байжээ. 1901 оноос 1905 онд санхүүжүүлэгч Джон Пирпон Маргоноос мөнгө авч утасгүй цахилгаан дамжуулах цамхаг барьсан. Гэвч Морган төслийг зогсоож улмаар цамхгийг нураасан. Аянга цахилгааны энергийг хоримтлуулж ашиглах боломжгүй гэж үзсэн байна. Өнөөдрийн плазмын технологи нарны цахилгаан станцын үндэс болгосон. Никола Теслагийн хобби байгаль, амьтан, ялангуяа тагтаан хайртай байсан. Нью-Йоркод амьдарч байхдаа нэгэн цагаан тагтааг хамгийн их хайрладаг амьтан гэж ярьдаг байсан. Өдөр бүр тагтаа хооллож тэдэнтэй ярилцдаг байсан. Ариун цэврийн өндөр мэдрэмжтэй байсан. Гараа олон дахин угаадаг. Хит ариун цэвэрч байсан. Нойр багтаа их ажилдаг байсан. Өдөрт ердөө 2-3 цаг унтдаг байсан бөгөөд бусад цагийг ажил судалгаандаа зориулдаг байжээ. Энергийн талаарх онолууд нь 3, 6, 9 тоонууд ертөнцийн нууцыг тайлах түлхүүр байсан юм а. Энэ бүх зүйл долгион чичирхийлэл давтамжтай холбоотой гэж үздэг байсан. Чөлөөт энерги хязгааргүй эрчим хүчний онол гэж үзжээ. Нар соронзон орн агаар уснаас эрчим хүч гарган авах боломжтой гэж үзсэн байсан.
Хэрвээ энэ технологи хэрэгжсэн бол дэлхий үнэгүй цахилгаан хэрэглэх байсан. Дэлхий өөрөө соронзон энергийн их үсвэр, дэлхийн соронзон орн аянга цахилгаан усны урсгал зэрэг нь хязгааргүй эрчим хүчний их үсвэр гэж үзжээ. Теслагийн нээлтүүд өнөөгийн шинжлэх ухаан технологид үндэс суурьнд болсон. Энергийн талаарх онолууд өнөөдөрч судлагдсаар байна. Түүний хамгийн том харамсал дэлхий үнэгүй цахилгаан ашиглах боломжтой байсан ч ашигын төлөөг тогтолцоо түүнийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй. Никола Тесла бол үнэхээр 10 дугаар зууны агуу бүтээгч эрдэмтэн байсан. Түүний технологийн хувьсэл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Танд сонирхолтой мэдээллийг түгээсэн бол бусдад түгээгээрэй. Мөн лайк, subscribe дараад сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа. Мартснаас манайх энергийн эд зүйлс бараа бүтээгдэхүүн борлуулах пэйж хуудастай болсон. Үн харьцангуй гэмт. Комментийн доор линкийг үлдээ. Та бүхэн нэгдээд худалдан авалт хийгээрэй. За ингээд өнөөдөрт амжилт хүсье.